Энэхүү түүхийг болсон болоогүй явдлаас сэдвүүлсэн юм. Азлагдсад нуулсан бэлд орчих нэгэн жижигхэн тосгонд хүмүүс нэгэн хачиргалтай явдлын тухай ярьдаг байв. Тэнд нэгэн хуучин орхигдсон сүм байдаг бөгөөд тэр сүмд хэн ч очиж зүрхэлдэггүй байлаа. Учир нь сүмийн ойролцоо очсон хүн бүр хачин зүүзүүдэлж улмаар галзуурдаг гэсэн яриа байдаг байв. Нэгэн өдөр тосгоны залуу хүн энэ яриаг сонсоод сониуч зан хөдөлж сүм рүү очихоор шийдэв. Тэрээр сүмийн нүдэнд ирээд хэсгэр ирэлцсэн ч эцэст нь зориг гарган дотгошоор сүмийн дотор харанхуй хөтөн байсан бөгөөд агаарт хөгцсөний өнөр ханхалж байлаа. Хүү сүмийн гол танхимд орж эртний бичигт номнуудыг олж харав. Тэрээр нэг номыг нээж өчгөд дотор нь хачин тэмдэгтүүд бичигдсэн байлаа. Гэнэт тэрээр нэгэн чимээ сонсов. Энэ нь хэн нэгний шивнэх мэд байсан бөгөөд хүүгийн нэрийг дуудаж байлаа. Хүү айсандаа номыг хааж сүмээс гарах гэж оролдов. Гэвч хаалга төгжигдсэн байв. Тэрээр хаалгыг хүчтэй түлхэж онгойлгох гэж оролцсон ч ямар ч нэмэр болсонгүй. Гэнэт сүмийн дотор гэрэл унтарч хүү харанхуйд ганцаараа үлдэв. Тэр шөнө хүү хачин зүүзүүлж өглөөн сэргэд тэрээр сүмийн гадаа хэвтэж байлаа. Тосгоныхын түүнийг олж гэрт нь авч ирсэн боловч хүү хизээч өмнөх шигээ байгаагүй. Тэрээр байн хачин зүйл ярьж хий юм гарч улмаа галзуурсан гэдэг. Тэр цагаас хойш тосгоных нь сүмийн тухай ярихаа болж хинж дээшээ очихоо болсон гэдэг. Харин зарим шөнө сүмийн ойролцоо хэн нэгэн шивнэх чимээ гардаг байсан гэдэг. Та бүхэн таалагдсан бол subscribe дарж намайг дэмжээрэй. Баярлалаа.